За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Тэгээ би одоо маш их товч өгөөд маш тодорхой одоо би ялсан энэ сэдвүүд бол та бүхэнд их ойр дотн их олон удаа сонссон ийм сэдв биш их нуршихгүй. Манай Монгол орн бол ер нь ВЦ вирусын халдварын тархалтын тухайд бол маш өндөр орны тоонд ордог. Одоо жишээ нь энэ зурагт ингээд тархсантаар бол ер нь 10-аас дээш хүн амын 10-аас дээш хувийг одоо тархсан байх юм бол өндөр тархалтай гэж шүү. Одоо хуучин 2000 онд хийсэн Баатар хүүгийн судалгаагаар бол 15% гэж тооцож байсан. Өнөөдрийн бидний хийсэн сүүлийн судалгаагаар ер нь 10% л шинжилсэн хүмүүсийн 10% л одоо гараад байна шүү дээ. Одоо том хүмүүсийн тийм ээ насан туршидын. Тэгэхээр бол энэ маань бол бидний насан туршидын дунд бол юу ВЦ вирусын халдвар өндөр байгаагийн нэг шинж. Тэгээд бол нас их тусам бол энэ бол нэмэгдэж байна. Энэ тархалтын хэмжээ нэг ийм онцлог байна. Тийм учраас энэ маань бол юу элгэний цирроз, элгэний халдварын томоохон шалтгаан болдог. Тийм учраас энийг бол одоо устгахын төлөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад орн бол гол зорилгоо тавьж байгаа. Үүний дотор бол цөөн хоомт манай орны тухайд бол энэ бийж болох их сайхан зорилго байна. Тэгэхээр бол маш энгийн энэ С вирусын халдварыг хэрхэн одоо бид яаж устгах юм бэ? Голомт гэдэг. Нүүний түрүүнд бол илрүүлэхээс эхэлнэ. Бид одоо хүн амын дунд бол юу хялбарсан нөгөө хямдхан тестээр тийм ээ. Тэгээ нэгэнд одоо сайндаа 2-3 мянган төгрөгийн үнэтэй, хоёр вирусын шинжилгээд бол юу за сайндаа 6 мянган төгрөгийн үнэтэй. Ийм тест байгаа. Үүнийг хүнд тавина. Тэгээ хэрвээ С вирусад анти-ЦВ эсрэг үе илэрхийлэн бол энэ бол ямар ч байсан халдвар авсан байх. За тэгэхээр манай нийт хүн амын дунд нэг ийм ойлголт байна. Энэ анти-ЦВ илэрсэн хүнийг бол би С вирустэй л гэж их олон жил ярьж байсан. Гэтэл энэ 100 хүний дотор ингэ шинжилээд үзэхдээ юу нөгөө С вирусын халдвар авсан хүмүүсийн нэг 15 юм уу 20 за 30% нь бол эдгэрхсэн магадaltaй. За тэгэхээр яадаг вэ нөгөө энэс С вирусын анти-ЦВ илэрсэн хүнийг цааш нь С вирусын генетикийг тоолно. Вирусын халдвар байна уу? Тэгээд ингэ тоолоод идэхтэй зэрэг сөрөг гарна. С вирус илэрхгүй байх юм бол нөгөө улсууд маань нөгөө шинжилгээч худлаа юу ч надад С илэрсэнгүй гэдэг. Үгүй тийм биш ээ. Энэ чинь бол таавал өвдөд эдгэрсэн байна. Таны биеэс вирус арилах магадaltaй. Цочмог шорилсон нь бол баг идэх магадaltaй гэж ингэж одоо хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Ойлгоо? Тэгэхээр зарим нь одоо их гомдолтой юм шиг ярьдаг. Хайрын 100 одоо хэдэн мянган төгрөг тоолжлоо. Тийм биш. Вирус байхгүй бол юм ихгүй сайн штэ тийм ээ. За хэрвээ С вирус илэрчил байх юм бол энэ цааш нь юу? Илгэний биохими шинжилгээ бусад холбогдох шинжилгээ хийгээд одоо ямар одоо үүсгэн үүснийхээ аль шатанд байна гэдгийг тогтоох нь чухал байдаг. Тэгэхээр бол энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан зөвлөмж байна. Одоо Америкийн элэг судлаачийн институтын гаргасан тэр зөвлөмж байна. Бүх зөвлөмжөнд энэ бол юу С вирус генетикийг үүснэ ингээд заасан байна. Харин энэ нэг удаа ингээд сөрөг гарсан тохиолдолд юу 3 сарын дараа юм уу давтаж үнэхээр байна уу байхгүй гэдгийг бас нотолж үзэх ёстой гэж байна. Тэгэхдээ ингээд бидэнд бол 5 удаа вирусээ тоолуулсан хүн орж иж байгаа имчилгээ хийхгүй. Тэгэхээр тэр нэг вирусын тоо бол 5 өөр гарна. Тэгэхээр манай хүмүүсийн толгойд юу байныг үл анти-ЦВ эргэлж гарсан бол за би С вирустэй гэж бас ойлгох байна. Нэгдүгээр. Хоёрдугаар хэзээ нэгэн цагт хайпид тоолуулсан бол нөгөөх нь 5 сая байсан бол 5 саятайгаар байна гэсэн ойлголт байна. Тийм биш юм. Энэ элгэний эсийн дотор вирус нүргэж өсч хөвжиж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ үл одоо С вирус илэрх юм бол одоо яг энэ халдвартай хүн байна. Тэр одоо нөгөө хүмүүс зөвхөн өөрийгөө бодоод байна. Одоо би вирус илрүүс имчсэн жахав, байсан жахав. За зарим нь би нас өндөр боллоо гэх юм ийм байж. Би энэ анхааруулсан гэдэг. Тэгэхээр энэ одоо бол онцлогууд бас сайжирсан. Анх одоо С вирустэй байсан байна уу ингэж ярьж ирсэн хүмүүс зарим ч одоо бол анхны 1-р онцлогууд бол 150 өдрийн дараа бол одоо С вирус илэрхийг мэдж чаддаг юм байсан. За 2-р онцлогууд бол 80 хоногийн дотор одоо мэдчих шаардлагатай. За ер нь 3-р онцлог бол халдвар авснаас хойш 70 өдрийн дараа ингэж бид. Тэгэхээр энэ хооронд бол тодорхой анти-ЦВ илэрхгүй үе байна тийм ээ. Зорчмог шарлсан хүнд бол ингээ үзээ вирус байхгүй байдаг. Хэзээ хожим зарим хүнд анти-ЦВ гараад байгаа. Энэ яагаад гэвэл лаборатори шинжилгээ худлаа байв уу? Тэр хүндийн учир байнаагүй энэ халдварын өөрийнх нь мөн чанар нь юм байх нь тийм ээ. Үнэхээр С вирус гэдэг маань ийм бөөрөнхий зүйл байх нь шүү дээ. Гэтэл энийг задлаад үзэх юм бол цаанаа бол юу? Бас их нарийн зохион байгуулалттай. За энэ цонхгүй гэж ярьдаг. Энэ Windows бюро гэж. Энэ цонхгүйн тухайд бол энэ вирусууд цуснд байна.
нөгөө антицив байхгүй. Тийм учраас энэ үед юу халдвар гэж одоо нэг хурдчилсан тестээр мэдгэжгүй харин цуснд нь вирус байх нь байна. Ийм ерөөсөн BC вирусын нийтлэг шин чанар бол юу халдварын эхний шатнд бол вирусын тоо цуснд өндөр байна. Гэтэл тэр антициклон илэрхгүй байх ийм магадлал байна. За вирус ерөнхийдөө иймэрхүү зохион байгуулалттай 1990 онд л энэ анх нээвштэй. Тэрнээс өмнө C вирусыг ерөнхийд таамаглал байснаас биш яг энэ бай тэр бай ингээд онцлог эмчсуудаа байхгүй. Манай донорын дотор нөгөө антици HBS антиген үзэл за вирус хөөгээд аваад байсан чинь цаана C вирустэй хүмүүс зөндөө байсан байна. Зарим хүмүүсийн судалгаагаар манай донорын дунд 40% нь C вирус алдартай байсан ийм судалгаа биш үү? Тэр энэ гадаан бүрхүүлтэй дотор нь вирусын РНК юм уу? Энийг авч явдаг вирусын чинь нэг амин сүнс байна. Тэр нь рибонуклеиний хүчил. Энийг RNA гэж байна. Рибонуклеик acid гэж байна. За тэгээд одоо бол их сайхан үе шатж C вирусыг одоо устгадаг зөндөө олон юм гарлаа. Манай ийм хангамжийнхан уруулаа идэрлээ. Манай залуучууд бүр хямдруулаад идэрлээ. Тэгэхээр энэ яагаад энийг C-г устгаж болоод B-г устгаж болохгүй нэг асуулт гарч байгаа. Тэгэхээр бид нар бол юу 2020 он гэхэд C-ийн голомтыг одоо устгах нэг ярьж шээ. За тэгэхээр чи C вирус элиний эс байна. Энэ цэнхэр бол элиний эс. Энэ бөөм. Тэгэхээр элиний эсийн цитоплазм дотор байдаг. Тийм учраас л энэ вирусыг бол ингээд устгах боломжтой. Энэ вирус эсийн дотор орж ирээд энэ матрикс дотор бол юу? Нөгөө РНК-г ингээд хуулбарлаад маш олон болдог. Энэ ч бүр цагийн механизмтай гэж байна. Та нар одоо 14 онд Джейсон Гойрээ бас сургууль явуулжсэн. Зарим суусан баг. Энэ C вирус гэж яг ингээд бидний унтаж байсан, сэрүүл байсан ч, сэрүүн байсан ч вирус үржиж одоо энэ ерөөсөө вирус үйлдвэрлэж байдаг ийм учиртай. За тэгээд дараагийн зурганд бол энэ бид нар одоо ямар юм хэрэглээд байгаа юм, тэр юм яаж үйлчлээд байгаа юм бэ? Нөгөө вирусын хөвдөрлөгдөд хамгийн чухал оролцдог энэ NS гэж байгаа. N гэдэг нь non гэсэн үг. Энэ S гэдэг нь структур гэж. Бүтцийн биш уургад гэж. Вирус маань бол юу? Нэг зүрхвчтэй, бүр хүлийн уургатай, тэгээ бүтцийн биш баах уургатай. Энэ NS4, NS5 энэ хоёр доор л нөгөө эмийн бодис мөн үйлчлдэг. Энэ шугам утаслыг ингээ харахад нэг нь бол ингээд одоо ген кодтгүй юм нэг 5 төгсгөл, энэ 3 төгсгөлтэй ийм нэг юм шугам утаслаг байна. Тэгэхээр энэ бидний хэрэглэж байгаа эмүүд маань энэ юм одоо үйлчлдэг юм. За энэ тухайд цааш нь дэлгэрүүл гарна. За энэ бол цочмог C, ахаг C гэвч ингээ яриад байна. Цочмог онцгдох нь маш ховор. Ер нь 70% нь ахагчдаг ахаг болсон хойноо л онцгдно. Ер нь B-ч вэ, C-ч вэ, A-ч вэ энэ гепатит цөмөр уу юу? 50-аас 60% нь бол даалт, C бол 70% нь бол даалт, шаргуу хэлбэрээр үүддэг. Тэгэхээр бидний ахаг гепатит усуудын маань юу? Одоо цочмог өвдсөн шарлсныг асуухад ерөөсөө тийм байхгүй гэдэг тийм ээ. Тэр чинь юу ерөөсөө онцгдохгүй. За харшаал юу цочмог ингээд байгаа тохиолдол юу нөгөө алаатасаа л хамгийн чухал одоо шинж тэмдгэнүүд. Зарим нэг хүн дээр бол C гепатитуудыг бүр нүд амын шарлаа шийсэн нөтгөрөөд хордлоготой хүнд өгч болно. За Япон интернет бол тэгсэн тохиолдол бий. Зарим цус мус хийсэн хүнд бол ийм тохиол ажиглагдаг. За ингээ ахаг нь бол явах уу гэдэг хэдэн сар жилээр ингээд хэлбэлзээл явна. Энэ алаатасаатын хэмжээнд гэсэн ингээл намалзаад вирусын тоо хэмжээс гэсэн үйл гэдэг нь тэгэл ахагийн шинж үйлээрээс ихэнх даалд учраас юу ч мэдчихгүй. Тэгэхээр ийм учраас л нөгөө C вирусын халдвартай хүмүүсүүд маань хосорч ирэх элэгний цирроз усан хойны юм уу хавдар усан хойны осгох гол шалтгаан бол энд байгаа юм. За энэ одоо эмийн бодисууд яг хаана яаж үйлчлдэг юм бэ гэж одоо энэ хэрэглэж байгаа үйлчлэх механизмуудын тухай бол энд бол орсон байгаа. Бидэнд одоо хэрэглэдэг нөө сопосвир гэж байна, дасабовир гэж байна, за лидипасвир гэж байна, амбитсвир гэдэг их олон юм үү. Одоо бол эдийг бүр хэллээ байсан шүү дээ. Паритапривир байна, энэ амбитсвир. Үжээд би өнгөрөөгөө дуусаа. Интерферонгод баахан авчихсан. Интерферон одоо яг төвзөөр үрдэн өвчсөн. Тэгэхээр энэ цитоплазм дуугаа нэг вирусууд үйлчлэхэд энэ иммуд маань чухал үр дүнтэй. Ахаг цэтэй хүмүүсийг бид яаж онцгох вэ? Цочмгийн ч одоо энэ ойлгомжтой онцгохгүй хэвэл өнгөрнө гэсэн үг. За ахагийн тухайд бол хамгийн гол нь бол бидний эхний нэг хурдчлалтын тестээрээ тавина тийм ээ. Тэгээ хэрвээ энд эргэлзээтэй гэсэн тохиолдол бас бий.
зарим газар эрг гараа, зарим газар сөрөг гарсан юм тохиол. Ерөөсөө тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан удирдлагын зүйл тийш. Ерөөсөө рентген тоологдоод 15-аас их болж байгаа өндөр тохиолдолд ерөөсөө тэгээд ийм л уур шаардлага. Тэг вирус илэрхгүй байгаа хүнд бол ийм өгөх. Тэгэхээр амиг хамгийн хатуу анхааруулах юм бол хүмүүс нөгөө эдийн засгийн асуудлаас болоод заяа шиг минийх одоо энэ цэ гарсан байна эмээ уучи гэж тэгж болохгүй заяа. Энэ ч эм бол үнэтэй, эм бол хор тийм ээ шаардлагагүй хүнд өгшөнд болохгүй. Ялангуяа эм хэмжээлийн усуд ойлгомжтой. Тэгэд энэ эмийг бол ууж байгаа хүмүүс бол дандаа эмшийн хяналтанд байх хэрэгтэй. Хижиж сүүнч гэсэн бол ностой хүндрэл бас болчихгүй тийм ээ. Тэгээ энэ вирусын ачаалал гэж viral load бол ингээд 15-аас их л ингээд мэдгэж байгаа тоолж байгаа тохиол бид вирус байна гэж үзэх шаардлагатай байна. За хэрвээ ингээд антицивирийг өгөөд CBC рентген тоологдохгүй бол 3 сарын дараа юу тестийг шалгаж үзэх ёстой гэсэн ном. За манайд бол ийм чимлэг ажилтан чи энгийн усууч ирдэг би шаралсан одоо цөсний чулуун бол байхгүй ч гэх юм уу мохрол байхгүйсэн тэгсэн мөртлийн С-тэй тэгээд вирус илэрхгүй байгаа юм тохиолдол байд. Тийм учраас бол юу яаж үзэх шаардлагатай. За энэ бусад вирусуудыг бас үгүйсгэх ёстой. За ялангуяа манайд бол ямар онцлог байныг бол Б, С, Д ингээд 3 вирустэй 2 вирустэй юм хүмүүсүүд байдаг. Тэгэхээр аль вирус дамгаалж үзье гэдэг мэдэх шаардлагатай байна, тийм ээ? За ингээд 2 Б, С 2 вирус байх юм бол хамгийн түрүү нэмжих боломж аль нь байх вэ? С-гээд нэмжих боломж юм, тийм ээ? С бүрэн уснам дараа нь тэгээд Б юм уу? Тийм учраас бол энэ Б вирусын энэ HBS антигенээс ихгүй бол E антиген антикорыг үзэх шаардлагатай болно, тийм ээ? За Б-ийн тохиолд бол хамгийн сайн илэрвэх юм бол ерөөсөө вирусын ДНК байна, тийм ээ? Тэр Б илэрч байгаа хүнд бол юу? Дельта вирусыг шинжилж үзнэ. Энэ Б, С, энэ Д 3 вирус багт бол голцууд энэ С вирус их дарангуйл гэсэн байна. Дарангуйл гэдэг нь маань юу? Тоологдохгүй болох юм уу? Эцөөхөн тоологдох эсвэл ерөөсөө бол юу? Зүгээр халдвартай тэдийж байх юм. Нөгөө хоёр нь бол дамгаалах эсвэл дельта дамгаалах ийм онцлог юм. Тийм учраас залхуух юм байхгүй бүгдийг шинжилж байсан. Би тэр усууд бол сайн учрыг ойлгох хэрэгтэй. Энэ илгэний өвчин гэдэг чинь бол юу? Онцлохын тулд их мөнгө зардаг. Эмчлэхийн тулд бас их мөнгө зардаг. Тэгээ хяналт шаардлагатай ийм өвчин байх нь ойлгомжтой? Тий. Зүгээр уушгины хатгад туссан хүн тэгэл хэдэн зуун мянган шинжилгээ хийгээд ингээд хянаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь за энэ онцлогоон дээр бид нар ямар шинжилгээний зайлшгүй хийх ёстой. Тэгэхээр та нар бол энэ өргөх дүүргийнхээ эмчд дүүргтүүд энэ шинжилгээнийг зайлшгүй хийж ив сайн байна. Зарим шинжилгээг бол хагас дутуу хийж ин дүүрээс ихтэй. Тэгээ илгэний биохим, амилаз, глюкоз тийм ээ. Эдгээр рүү зайлшгүй үзэх шаардлагатай. С-тэй ус бол голцууд юу? Са, диабет, 2 дугаар зэргийн одоо диабет юм уу? Тэгээд илгэний биохим шинжилгээ чинь нөгөө шүлтэг фосфодаза, гамма-гитай, нийт уурга, альбумын энэ үзэхгүй. Тэгэхээр чи бид өрн уншиж бас чадахгүй. Энд анхаарах хэрэгтэй. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ маш чухал. Одоо энэ хойшоо гарна. Эмнэлзүүгээр та нар үзэж үүсгийг зайлшгүй чагнаж үзэх шаардлага. Одоо сүүлийн үед манай эмчнэр үүснээ ерөөсөө үзэхэ байсан. Гэхдээ палмарны иртем байна уу? Нүдний ямар шар байна тийм ээ? Биеийн жин яаж нөгөө судасны зэвэрчгүй судслаг од байна уу? Энэ судас нь өргөсч юу? Үзэх шаардлагатай шээ. Тэрнээс гадна энэ өвчнүүдийг бол жингийн үзэх шаардлагатай. Өдрийн үзэх шаардлагатай. Body mass index үзэх шаардлагатай. Тийм биз? Тэгж энэ чинь үр дүн хөө. Тэгээ их одоо харуулах нь маш чухал. Яагаад ингэж хашааруулж байгааг нь энэ чинь ерөөсөө дараа нь янз бүрийн эрсдлээс одоо сэргийлж байна. Тэгээ эмч өөрөө бол айж байгаа юм биш. Тэр өвчнийг хайрж хамгаалж. Яагаад хавдартай хүн тэгээд вирусын эмсрэг юм өгөөд байж болохгүй бас. Тэд бол эргэлзээтэй судалгадаг асуудал. Айгүй бол хавдар ургуулт нэмж мэднэ тийм шээс. Хавдрын эмчилгээ өөр тийм ээ. Гепатитын эмчилгээ өөр шүү дээ. За альпити протеин би толгойд ороод үзэх юм. Ялангуяа нас агсан хүмүүс 40-оос дээш, 50-аас дээш. Одоо энэ чинь яг нэг манай насны онцлог. За тэгээ HBS антиген HIV үзэх шаардлагатай. Яг үнэхээр манайхан бол үзэж бас чадахгүй. Энэ доохын вирус, энэ янз бүрийн вирустэй хавсарсан байх тохиолдол зөндөө биш тийм ээ. Яг дамжиж байгаа механизм адилхан. Тийм учраас эдийг бүгдийг үзсэн байх шаардлага. С жигтэй тохиолдол тэгэхээр өвчнөө үзэж байгаа. Хорошо. За энэс цааш би дахиад ингээд нэг явуулаад. Шаардлагатай болов шүү дээ. С вирусын генотипийг тодорхойлно тийм. Ходоод улаан хоолой бамбайн шинжилгээ. Тэгэхээр энэ шинжилгээндээ хавтгайруулаад бүгдийг бүх хүн хийж болох уу? Тийм ээ.
Яагаад өнөөдөр манай хүн ам эдийн засаг ямар байна вэ? Бүх шинжилгээ хийх чадвартай хүн бий юу? Тэгэхээр хүнийг дандаа хайрлаж бодох хэрэгтэй. Тэртээ шаардлагатай шинжилгээ зайлшгүй хийнэ. Ямар хүмүүст энийг хийх вэ? Урд нь имжлэгдэж байсан. Тэгээ бүтлгүйдсэн. Ер нь бол хатууралтай ч юм уу тийм ээ? Өөр хавсарсан өвчтэй ийм бол энийг бол үүсэх шаардлагатай болно тийм ээ? Ялангуяа бол дахин имжлэгдэж байгаа улсууд. За ер нь бол хатуурлын шинжтэй ийм тохиолдол ходоод улаан хоолой дунд бас их чухал. Ер нь илгэний архтай өвчтний чинь жилд нэг удаа ходоод улаан хоолой дурандж явах хэрэгтэй шүү дээ. За 3 сараас 6 сарын тутам бол юу? Эход бол харж явах шаардлагатай шүү дээ. Одоо эход бол хаа сайг вэ тийм ээ? Дүүрэг дээр чармд хаан чулна. За зарим одоо тохиолдолд ийм бамбай шинжилгээг хийх шаардлагатай. Гэхдээ хүн болгонд бичихгүй тийм ээ? Гэхдээ артерийн даралтын үзэхэд л пульс нь 100 муу хавсаа жирлэж байгаа хүнийг бол шинжилж үзэх нь тийм ээ? Ийм талын зөвөр шалгаа гараад байгаа хүнийг бол шинжих шаардлагатай. Тийм учраас энийг шаардлагатай байна. Зарим хүмүүсүүд бүх шинжилгээг хийгээ явуулдаг. Гэхдээ тийм хөө юм байж ерөөсөө болох. Хүмүүсийг чирэгдүүл болохгүй. За энэ дэлхийн эрдэнэтийн байгууллагаас бол манай энэ одоо Файброско одоо багц хөөрөмж муутай орон нутгтууд хөдөө орон нутгтууд энэ ерөөсөө нэг асаатын одоо өвчтний асаатыг эрүүлийн дээд хэмжээ уу юу дэвшид харьцуулаад ингэж хуваагаа тийм ээ. Тэгээ 100 хүрүүлээ тромбоцит туугаад энэ АП гэдгийг бодох. Энийг бол түрүүн та нар бол энэ семинар дээр үзчихсэн. Энэ удаа хамгийн ихний. Ялангуяа алаат асаатанд өндөр байгаа улсууд тийм ээ. За өвчтний асаат 154 бохтын хуваагаад тэгээ 100 хүрүүлээд ингэ хуваахын гарах юм шиг. Энэ АП-гээр бодоход 1.8 уу 2-оос дээш л явах юм ерөөсөө энэ илгэний хатууралтай байх магадaltaй 80% шүү дээ. Гэхдээ бол юу зарим хатууралтай хүмүүс шин алаат асаат буурсан байх магадлал. Гэхдээ одоо манай лабораторийн шинжилгээ том алдаа гараад байна. Дураараад ингээд жагсаагаад бичсэн байдаг. Та нар ил функционали диагностик пэшн Орсын ном уншсан бол тэн дээр алаат асаат хоёрыг дистрал бичээд асаат алаатын харьцаа гэж үүдэг тийм ээ. Рици индекс энийг бодж үзэх хэрэгтэй. Асаат л өндөр байх юм бол энэ ямар нэг юм эхний гаралтай шалтгаан байна эсвэл хатуурлын шалтгаан байна гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Тэгээ энэ юмнуудыг та нар бас их анхаарч явах хэрэгтэй. За сүүлийн үед бол манай орнууд бол эмнэлгийн байгууллагууд бас энэ юу гэж байна? Энэ Файброско. Тэгэхдээ ийм хөө хариу өгдөг энэ хариундаар ингэ тодорхой бичдэг. Ерөөсөө Б вирусын шүү бол энэ С-ийг хөл тусдаа тийм ээ. Шүү архиных бол юм уу эсвэл өөгчлөлт юм уу? Файброско напрата харахтуул юу хоол идсэн их тарган яг үний хэлбэл бид нар өдөр болгон Файброско хийдэг. Тэгэхээр манай хүүхнүүдийг дөшгөрөө дээрээд ингэ нэг ээр шиг бүндийсэн. Тэгэл энэ хавиргандаар нэлээ өөхтэй зарим ийм зузаа өөхтэй харж болохгүй ийм тохиолдол. Тийм Файброско ч өөрөө бас юу бидний хувцас шиг 3 янзын тийм одоо проб даачтай. Нэг нь бол S уу small, нэг нь бол medium уу дундх нь, эсвэл large. Хэвлийн тойрог 75-аас их тэгээ том жинтэй хүмүүс үүтэй large томоор бас. Тэгээ бидний хөө байгаа нь medium дунд зэрэг. Тэгээ тэгэхэд харахад бол хэцүү. Тийм учраас хүмүүс бол одоо зөв бэлдэж явуулж явах хэрэгтэй. Үлэн очих хэрэгтэй тийм ээ. Биеийн жингээ анхаарах хэрэгтэй гэдэг. За хар шүү. За дараа нь өвчтнийг үнэлэх гэж байна. Одоо яг гарын хаалганд орж бичээд. Имчилгээ хийх юм нь яаж одоо яах ёстой вэ? Асуулжийг бид нэр аав. За ураг төрөлний янз бүрийн асуудал байна. Энэ маш чухал асуудал шүү. Гэхдээ манай яав энэ тал ээжийн тал нэг л илгэний асуудал байсангүй тэр хүний зайлшгүй л одоо юу? Тэр RPT протеин бусад эхо шинжээ бүгдийн зайлшгүй 100% хийж явах. Бичиг баримтыг нь ятлах. Энэ дээр манай их муу байна. Ганцхан дэш вирус тоосон шинжилгээний хариу бичээд эмээ уяа эмчээ гэж хэрэг. Гэхдээ та хэзээ өвдсөн яасан ийсэн эмчид үзүүлсэн баахан шинжилгээнд тийм бий баахгүй. Тэгэхээр чинь манай хүмүүсүүд эрүүл мэндийн бил ерөөс анхаарахгүй. Эрүүл мэнд ерөөсөө бол хамгийн чухал юм гэдгийг мартсан. Нөгөө нэг мөнгөний эдийн карт их чухал, эрүүл мэндийн нэг дэвтэр байвал чухал. Тийм л ойлголт. Хүмүүсийг та нар минь энэ чигтэн сайн анхааруул. Энэ эрүүл мэндийн түүх гэдэг чинь маш чухал юм байна. Тин дээр та нар ураг төрлийн дээр үдийн манай мохор захирал бол өргөхийн диспансер гэдгээр докторийн зэрэг хамгаалж ирсэн шүү дээ. Хүн бүхэн картаа өрөх болгон одоо нэг бүхэл картаа. Тэгээд тэд нар ямар өвчнөр үүссэн. Өөдөө ходоод гэсэн энэ хеликобактер янз бүрийн
нарийн удамтай бол тэрийн одоо анхаарна бид нар тийм ээ. Элиний удамтай байх юм бол тэрийн бас анхаарна шинжилнэ. Тэр чинь нөгөө онцгой эрсдлийн бүлэг мөн биз дээ тийм ээ. Энэ анхаарах хэрэгтэй. Тэгээ үзэлгээ хийн, дүгнэлт өгөн тэгээд хамгийн гол нь өвчнөд одоо бид нар бол харилцаа ярилцах шаардлага гарч байна тийм ээ. Та одоо ямар боломжтой вэ? Ямар имийг уух вэ? Одоо ийм боломж вэ? Би өвчнүүдийг тэгдэв. За та өөрөө мэдэхгүй аль нь дээр вэ? Гэхдээ би тэр нэг аль нэг имийн сайн гэж хэлж чадахгүй. Одоо ийм боломж байна. Таны мөнгө төгрөг ямар энэ үйлчлэгээтэй энэ юу н адилхан гэх юмтэй. Харилцаа ярилцж имчилгээний асуудыг шийдэх ёстой. Зарим нь одоо ингээд ийм ууж явах ёстой жирэмсэн болж байна. Гэхдээ иймэрхүү асуудлыг сайн анхаарах ёстой. Гөөдөг залуу өгөөд арай болоогүй тийм имчилгээний тэр гайгүй бол заашгүй тэднийг имжих шаардлагагүй байсан. Зүгээр хойшлуулж болно гэсэн тийм заалт басна. Тэгээд хамгийн гол нь шийдвэр гаргаад имчилгээг нь хянана. Зүгээр нэг бичээ орчих болохгүй. Энэ имчилгээний зорилго юу юм бэ гэж. За засгийн газрын мөрийн хөтөлбөртэй говьмтын устгах нь хүндэж гисэн тэр C вирусыг л устгах шаардлагатай. Гэхдээ тэр хүн имчилгээний дараа дахиад халдварч болох уу? Болно. Дахиад цус холаазм хаглаа маглаа хэд вирус халдна. C вирусууд нь яагаад өдний хүртэл вакцин байхгүй байгаа юм? Маш их хувьсан байна. Мөсөөс тэр өөрчлөлттэй байдаг учраас бол тэр нь тохирсон вакцин их боломж байхгүй. За тэгэхээр чинь юу 3 сар ингээд ийм уугад идэвхтэй энэ sustained virological response гэж. Манайхан бол хариу уруулан тэр явчлаад тийм биш. 3 сарын эмчилгээний үр дүн вирус байхгүй бол тэгээд онц. Өшөө юу хатууралтай хүмүүсийг ингээд 24 одоо 7 хоног эмчлээд идэх юм бол sustained virological response. За хуучин бол бид нар иймэрхүү эмчилгээг хийдэг байсан маш одоо боломжтой хүмүүс фэг интерферон тариад 7 хоногт софосфир уулгаад рибовирин уулгаад гээд 3 сар эмчилж болно. Хатуулгүй үстэй тийм ээ. Энэ бас үр дүнтэй. Одоо хөдөө гадаадны ус зарим нь уугаад бүр сайхан үр дүн дахиад бол тоорсон ч вирусгүй ус ийм тохиолдол байна. Ийм эмчилгээ хийх юм бол тэрийг зуртай зөвшөөрөх хэрэгтэй. Богино хугацаанд тийм ээ. За харшуу. Одоо бидэнд ямар боломж байна? Одоо өнгөрсөн оны 10 цаг гэж хурдан байна шүү дээ. 12 сарын сүүлээр одоо би орон чи орон гэдэг бөөм буужигнаа болоод хойно өмнө ороод бидний өстөгөр нэрэ өдрөөхөн загнаад уйлуулах гэдээсэн. Зарим нь уйлаа загнаад байсан. Одоо юу харвоны лидвир вирфас өшөө лидфос гэдэг 3-4 юм орж ирээд өөрөө үнийг сонгоод өөрөө дуртайгаа өөрөө итгэснийг уух шаардлагатай. Тэгэхээр энэ юмнууд мань хоорондоо юу 90 мг лидипасвир софосфор 400 мг байгуулсан ийм л юм байна. Бодисын хувьд яг адилхан. Лидипасвир ямар үйлчлэгийг үзүүлдэг? Нөгөө миний түрүүний үзүүлж ирсэн тэр бүтцийн биш ургийн 5-аар бол юу? Саатуулдаг. Нөгөө софосфир бол юу? 5-ын бие дээр нь полимеразыг бас саатуулдаг. Полимераз ингээ биш ингэж ерөөсөө юу? Тэр вирус ингээ хуулдруулагдаад их олон болохыг л одоо юу? Саатуулаад нэ. Ингээ хийдэг. Вирусын эмчилгээний гол зарчим бол тэр. За хорошо. За энэ сүүлийн үеийн юмнууд бол ерөөсөө яагаад тэр генотип үзэхгүй хэрэгжиж байгааг юу? Ихэнх генотипдөө сайн үлж. Пан генотип гэдэг. Тэгэхээр ийм эмчилгээний схемүүдийг одоо манайх хэрэглэж. Одоо 15 оны 9 сард манай гадаад юм баахан эмчнэрээр хуралдаад байсан. Яг тийм. Одоо софосфор дакладсвирийг 12 мөн эсвэл 24 7 хэрэгж болно. Софосфор лидипасвирийг юу 12 мөн 24 7 хэрэгж. Софосфор симипир энэ эмчилгээнд ингээд хослоор бас хэрэгж байна. За тэрнээс гадна энэ амбитсвир, паритапиривир, эртонавир, дасабувир гэдгийг бол юу ирибовиринтэй хамт ус хэрэгж байна. Тэгэхээр эмчилгээний их олон гормууд бол бидэнд бол орж ирсэн байна. За анх бол энэ харвоны гэдэг нэмийг бид нар орж манай өвчнүүд маань өстой пижгийн дээр дорог үйж исэн. За тэрнээс гадна хэрв шаардлага гарах юм бол энэ ах юутай хатуурл ихтэй үе циррозтой хүмүүстүүд ирибовирийн хавсарч өгөх юм боломжгүй. Гэхдээ ирибовирийн гаж нөлөө бас юм их учраас биднийг тэр болгоно хэрэглэхгүй байгаа. Гэхдээ бол юу харвоныг дангаар уугаад үрдэнхгүй байгаа тохиолдолд энтэй хамт ус хэрэглэж болно л доо. Тийм бас юу бий. Ерөөсөө бид нар бол ерөөсөө энэ шин юмтай зэрэгцээд уншаад танилцаад байна. Энэ 16 шинжигсэн одоо Европын элэг судлаачийн холбооны C вирусын үүдрэх гайдлайн байна. Тэрийг бид нар ингээд авсан байсан. Тэн дээр маш гоё сүүлийн юмнууд маш гоё болсон.
За Вирфас гэдэг нь манай Домонсын оруулж ирээд ингээд 10 сарын эхнээс ингээд юу яа за та бүхэнд бол танилцуулга явагдаад ингээд дэмжлэгийн давсар гэх нь хамгийн хямд нь одоо ийм болох $155 тийм ээ. За шүү 3 дэмжлэгээ гэж ийм гарсан. Одоо би Оросд байгаа манай монголчууд ирээ бидэнд ярьж байсан. Москвад энэ имчилгээг бол одоо 3 сар хийх нь $15,000 байна ш. За бид бол бүр араа ядасан чадсан янз бүрийн усууд бас өгөхгүй захиасан тэгээд захиалах юу вэ? Хүмүүсүүд өгнө гэсэн бид нар одоо хөлж чадахгүй. Засгийн газрын одоо үйл ажиллагаа тушаа журам энийг тамгатай цааснаас бид бол их олон хүний одоо эрүүл мэндэд их нөлөө үзүүлэх юм хандлагатай байна. За 3D имчилгээ гэдэг чинь юу орд юм гэвэл энэ нөгөө Favipiravir, Ritonavir, Ambitavir, Dasabuvir гэсэн ийм дөрвөн юм ордог. Ийм. За Vikiropac нэртэй ийм бэлтгэж бий. За интерфероныг бол та нар бүхэн сайн мэднэ. Энийг бол яагаад яах вэ? Alpha-1 интерферон бол их гаж нөлөөтэй, тийм учраас их болгоомжтой хэрэглэдэг ялангуяа жирэмсэн усууд. Тэгэхээр энэ интерферон хэрэглэх тохиолдолд нэлээд сайн ярилж нөхцөл хийдэг л дээ. Мөнгө төгрөг одоо ямар асуудал вэ? Хэдэн сар хийх үү яах вэ? За иммунитийн нөлөө үзүүлж юм. Энэ даас гэдэг бол энэ direct antiviral agents гэсэн юм. Ерөөс шууд вирус нөлөөдөг учраас. Энэ бол protease inhibitor гэдэг нь энэ гурван юм байна. Энэ бол одоо вирусын эффикасийг саатуулдаг комплекс. Нөгөө Lydipasvir маань юм байна. Sofosbuvir бол нуклеотидийг саатуулдаг юм. 5 MB дээр. За энэ Dasabuvir гэдэг нь бол бас non-nucleoside analog inhibitor гэсэн юм. Ерөөсөө вирусын тэр хэдэн хэтлэг үйлчлдэг энэ юмнууд юм. За тэгэхээр энэ эмнүүдийг бас хэдэн сар хэрэглэдэг юм гэсэн энэ ер нь юуны туршлага байгаа. Заавар ямар үр дүнтэй юм бэ? Энэ Sofosbuvir Daclazazine-ийг 12 хоног хэрэглэж 96% үр дүнтэй. Гэхдээ ийм өндөр үр дүн хөрөнгөжтэй гайхамшиг. Саяхан 2008 онд бид нар Бээжинд очиж ингээ хурлахад Эрдэнэт ярьж байсан. Өө чамд яаж энэ интерферон имчгийг богиносох вэ? Яаж энэ одоо хямдруулах вэ? Үнийг энэ хугацаа яаж үр дүнг дээшлэх вэ? Одоо бид нар дандаа 99 тийш. За Чиросто хүмүүс бол 24-7 хоног хэрэгшив. За Sofosbuvir Lydipasvir 2 маань энэ вэ? Бидний одоо үеийг гартгүй 99% үр дүнтэй. 12-7 хоног. Хатуурлаггүй анх удаа имчилж байгаа. Ийм хүн. Гэхдээ тэр нэг илгэний хатуурлыг үүснгээ ягаад ингэж мөнгө олгож байгаадаа биш үү? Хамгийн гол нь чи 3 сар өгөх юм уу, 6 сар өгөх юм бэ, тийм ээ? Биохимийн шинжилгээг нь үзэн, цусны шинжилгээг нь үзэн, дээрээс нь энийг үзэн. Тэгээ нийлүүлж бүдэж байгаа. За, хэдэн сар уу гэж. Зарим нэг ганц хоёр хүмүүсүүд юм дахисан тохиолдол бий. За, Чиросто хүнд бол 24-7 хоног 94% үрдэнэ. Гүйчстэй гайх юм шиг шүү дээ. Гэхдээ вирус нь нарийнсан. Тэгтээ шинжилгээнд бол орж байгаа шүү дээ. За, Sofosbuvir Simivirийн бас комбинат бас бий. Эднийг бол Sofosbuvir-тэй суурилсан имчилгээ гэж байна. Sofosbuvir дээр л нэг юм нэмэл тэгээд ингээд хэрэглээд байдаг. Энэ бол 93% үр дүнтэй. Мөн одоо юу 12-7 хоног гэдэг нь 3 сар. Тэгтээ бас зарим энэ харуулныг заалтны төдөө анх имчилж байгаа 6 саяас доош вирус тоологдсон тийм хүмүүсийг бол яг 87 хоног имчилж болох юм гэсэн тийм нэг бий л дээ. Тэгтээ бол тэрэнд бол итгэж найж бас болохгүй. Яг арилж юу гэдэг. Манайхны санаа бол ерөөсөө заа яв. C-вирусыг үзүүлчихэл 3 сар имээ уучаад тэгэл хайчаа яваад гэсэн. Тэгж болохгүй гэдэг. Тэнд хүн өөрт нь хортой тийм ээ. Тэр чи зөндөө их мөнгө төгрөгийн имчилгээ хийж ямар үр дүнтэй усныг шалгах шаардлагатай тийм ээ. Харшоо. Ийм үр дүнтэй имчилгээ гэдэг. Энийг бол хүмүүст сайн одоо танилцуулж яаж явах вэ? Гэхдээ та тэгэхээр чи хүмүүс юу имчилгээ хүн болгонд өөр. Энийг анхаарал нэг үстэй. Хоёрдугаар хүмүүс бол имчилгээг итгэл найдвар өстэй. Байд имч итгэдэг ч юм уу ч юм уу гэсэн итгэсэн биш байртай байх юм бол юу? Тэр одоо бас нэг сайн үр дүнтэй биш. Дараа нь ирээд гэж өө нөгөө цусны чин дараас буусангүй штэ хоо ташаагаад болоод таны өгсөн имчний гүтгч миний буун итгээд бүр өстой энэ толгойд нь юм байхгүй толгой ирэх гэж холбоотой гэдэг би заавал хийшгүй. Тийм биз? Тийм штэ. Би олон жил халдвартын хүүхдийн хийсэн. Халдвартад одоо байгаа хөвтөж байгаа үчсэн маань нэг л шөнө одоо таагүй явуулах одоо жоохон үчсэн бол маргааш нөгөө асаадлаад зүгөө дэрсчихдээ ш.
Жохон арх уусан тохиолдолд нөгөө асуудлаас бас л ихсэж. Бара амьдралдаар бол ийм. Тэгэхээр ийм юмнуудыг та нар сайн анхаарах ёстой. За давтан эмчилүүлэгчдийн тухайд бол бас юм. За энэ дээр бас софосфер юуны бас 94-өөс 100% үдэнтэй. Софосфер, лидипасфер хоёр. Серозгүй өвчтөнд 12 хоног өгөхөд 94%, 24 хоног өгөхөд юу 100% үдэнтэй. За энэ хяналт гэж их чухал юм байдیں۔ За мониторинг гэж хэлдэг. Мониторингийн яад энэ манай сүйдийг нэрээс тэр одоо төр захиргааны байгууллага хэлдэг биш юм. Бидний л үйлчлэгээний өвчтнүүд маань эмээ сайн ууж байна уу, үгэнд орж байна уу, бидний заалтыг биелүүлж байна уу? Яг үүндээ бол эмчийн үг бол бурхны үгтэй яг адилхан. Тийм биз? Яг үнийг л хэлнэ. Тэрийг биелүүлэхгүй бол асуудалд орно. Тийм учраас энэ талаар та нар хичээлтэй ярьж өвчтнүүдэд маш сайн одоо удирданд нь жолоодох хэрэгтэй. За ямар одоо хяналт хийх вэ? Бөөрийн үйл ажиллагааг хянах тийм ээ. Каротины морчвийн үйл шээсийн шинжилгээ, за пег интерферон хэрэгсэн тохиолдолд одоо цөөхөн учраас за 90% бол юу цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийн, аними 10-аас доош одоо 8-аас доош юм бол энэ халаат их өндөрсөх юм бол ингэ дэмжлэгээ зогсоох ийм л заалтууд байдیں۔ Тэгэхээр энэ бас амаргүй өвчнүүд бидэнд их олон гарна уу. За энэ эмчилгээ горим одоо хэрэг бэлж зэрэг мөрдөж байна уу? Эмээ тасалж мэднэ. Энэ эмээ нэг хэд хоног одоо уухаа мартах юм бол тэгэл тэр үр дүн мот нөгөө эмийн төсвөртийн вирус үү. За гаж нөлөө гарч байгааг бид нар ингээд дэвтэр хүртэл нээж өгдөг. За зарим хүмүүсүүд бол арх спиртлэг ундаа одоо хэрэглэдэг бол тийм сайн бүртгэж тэмдэглэлээр бичээд архитарснаас татгалзан одоо жингээ сайн хасан хоолны дэглэм барин зөв хоол нэвтрэх бичих шаардлагатай ш. Ойлгомжтой? Тэндээс эхлээд бичдэг ерөөс. Хамгийн эхлээд зөв хоолно. Явган явж дасгал зүж үнийг ирэх юм лээ. Өдөр 4 км-с илүү ахах хэрэгтэй. Эмээ сайн унаа, эмээ тэгж уuna. За олон нийтэд одоо бас өвчтөн ганцаараа тэмцээд одоо шатлгүй одоо тэтгэврийн нөхцөлүүд хүүхдүүд нь хэлэх хэрэгтэй тийм ээ. Энд чинь режим уух шаардлагатай, зайлшгүй хэрэгтэй. Тэг бусад эмүүдүүд энэ үдэн юугүй шүү дээ гэдгийг хэлэх. Бусад юм илгэнд сайн л да тийм ээ. Гэхдээ вирусыг устгах чадахгүй гэдэг үнийг хэлэх хэрэгтэй. За харсуу. Тэгээ дараа нь вирус арилсан дараа бол юу? Боломжтой бол 3 сар юм уу 6 сарын дараа баталгаажуулж одоо юу яах хэрэгтэй? Дахин халдвар ухаас сэргийлэх хэрэгтэй. Гэсэн ийм заалтуудыг бол сайн өгөх хэрэгтэй юм аа. Тэгэхээр одоо энэ онш маш сайхад бол нэг тийм сунжирсан мурт вирус илдэвдээд вирус уу? С гифтит, Б гифтит, А гифтит ойлгомжтой тийм ээ? Е гифтит. Манд 5 төрлийн гифтит байна. А, Б, С, Д, Е. А-е хоёр бохир гарын өвчин, усаар дамждаг өвчин. Нөгөө гурав нь парентерал замаар дамждаг өвчин. Тэгэхээр ерөөсөө бид нар ингэж л бичиж зааших ярьж занших хэрэгтэй. Энэ Б-гийн вирус гэж яриад бид нар ноёдны хүүхдийн дунд судалгаа модлоо хийгээд ингээд зураг мураг илдэвдээд их ажил зохиослоо. Тэгэхээр хөөх юм тэд нар чи вирус гэж мэдэхгүй. Гэхдээ харахгүй ш та нар бид нар сайн үзээгүй мэдэхгүй байх чинь тийм ээ. Элэг мөглөр эсвэл юу арх ууснаас болдог эсвэл элэг гэж махшил байдаг иддэг уудаг яаш юм бэ тийм ээ. Ийм бөөрнки тэгтээ юу энэ Б вирусууд их онцлог шүү. Би одоо их олон жил бас уншиж байсан. Маш их төсвөртэй. Бид нар зүйд хариураг хуучин бол ариутгал цэвэрлдэг гэсэн үү? Маш сайн цэвэрлдэг гэсэн. Та нар юу гэж бодож байна? Эрүүл мэндийн явснаас чанарын толон гэдэг гарчаад хэрэг одоо тэр шифриз ингээд угаасаа юу ногоорох юм бол хөөх юм уу сувлэгч чанарын толооны цоолн цалингийн 30% бууруулна. Бензин яг үнэ. 3 дамжлагаар 3 том шар төмпөнд угаагаад бензиний сорил тавиад буур давуу нь боогод автоклавт авчиж 120 градус авчихад тэгээд дараа нь тарихад тэгээд хаддаг. Тэгэхээр энэ БД вирус хоёр маш их төсвөртэй хүүтэн халуун тэгээд маш жижигхэн өчүүхэн цусны тусал бол юу дамжиж чадна, халдварлаж чадна. Ийм онцлог нүдэнд үл үзэгдэх шалбар хаагараа гэж байна шүү. Тэгээд цэцэрлэг тугай хүүхдүүд яадаг гэсэн нөө вакцины хийгээгүй чинь бие биетэйгээ самардан, хадсан, зуралдан тийм ээ. За яг насан турш нь хоорон усууд нь ч одоо хоорондоо яаж шивж мэднэ тийм ээ.
өнсөлд нь одоо заримдаа маажин заримдаа тэрвэрлэн дэмжрээс энэ Б-ийн халдвар дахь зам тийм. Энэ бол зүгээр тоглоом биш. Яг үнийг л ярьж байгаа. Тэгээ энэ Б вирусыг их 80 судалсан байна. Б вирус гэдэг нь гаднаа бүрхүүлтэй дотроо бол нөгөө ДНК болсон вирус. Тэгэхээр яг тэр үл энэ онцлогоонд орны тэр дотоод бүтцийн их ашигладаг. За манай Монгол ялгаа байхгүй Б вирусын халдвар одоо нэг 15-аас дээшээс одоо ингээд усан бус Улаанбаатар хотод шинжилгээ тавих ерөөсөө нөгөө 50 улсад энэ чинь 10% нь Б вирустай гараад байна шүү. Тэгэхээр чинь за 9-10%. Тэгэхээр манайд бол өндөр байна уу? Тэгэхээр энэ ямар замаар их дамжтыг бол одоо манай өргөдөөгийн хэмжээс нэг анхааруулах юм бол юм. Төрөлгийн явсад халдах магадлал 50%. Бид нар нөгөө жирэмснүүдээ бүгдийн тоглоомны толгой дараалан бол энэ HBS-ийн шинжилгээ тавьж шаардж байгаа. Тэгээд тэр ээж одоо юу HBS-ийн эерэг байх юм бол халдварх магадлал ерөөсөн 31%. Хэрвээ тэр ээжэд Е-ийн эерэг байх юм бол юу 85% хүүхэд. Яг л төрөлгийн ёс чинь одоо юу төрөлгийн замаар хүүхэд ингээд гарна тэгтэн хөөрхөө язрал урагдж зөндөө асуудал үүсэн тийм ээ. Хүүхд шиг шалбарна, ээж шиг одоо хөрх юм нуурдна. Энэ явцад халдах магадлал. Тэгээ нэгээс нөгөөд халдах магадлал 50. Нэгээс нөгөөдгөд маань бэлгийн зам, элдвэдийн одоо би одоо хөдөөгаадаа явжсэн олон жилийн хичээсэн. Тэгэхэд бол юу энийг хамар чих цоолох юм уу? Шивээс их осолтой. Энэ цэргүү залуучууд одоо бие дээрээ яадын хөөрөө өнгөөр нэг суу юу ш. Хөөс шиг үе тэр үе дээрээ л энэ дээрээс насаач хийж энэ дээрээ оюунаас хийж бичээ тэгээд цэрэг ийм за зүү тариур бол одоо энэ цөөсөө тэгтээ яаж мэдв ийм жимлийн ажлнууд одоо хамгийн хүртдэг. За бэлгийн хавьлаа бол ойлгомжтой. Би 2007-8 онд ингээд одоо БД-тэй улсуудын шинжилгээ судалгаа явуулсан. Тэгэхэд хамгийн пик хамгийн одоо халдвартай үе үл ерөөсөн 21-2 наснд байсан шүү. За энэ Б-ийн бүтэц үл юм. Тэгэхээр шинэ юу нөгөө вирусын ДНК байгаа тохиолдолд тэр ДНК нь байдаг байхгүй юу? Тэгэхээр тийм учраас энэ вирусын ДНК-гоо ээжл одоо ерөөсөө юу халдвар дамжих магадлал их байдаг. Нэг ийм онцлог үү. Тэгээд энэ вирус маань бас үржин юм маш авьяастай л дээ. Гэхдээ энэ Б вирус бас их олон генотип байна. Одоо ингээд H хүртэл ингээд A B C D ингээд одоо манай төл D гэдэг үү. Гүн торгоны замаар дамжсан байж магадгүй гэдэг үү. Бусад энэ Азийн орнууд бол А, С, М ингээд Японд бол С гэдэг. Тэгэхээр энэ генотипийг бас мэдж явах нь гэмбүү. С генотип бол хавдар үүсэх магадлал их гэж байна. За манай D-г өстой бүүмэд имчилгээнд л аваад юм таарах юм шиг. За харшуу. За энэ хамгийн их тархал таваа нь D Монголд D гэсэн юу байж байгаа. За Америк нь хаа сайгүй л тарсан дөө юм бол. За энэ антигенуудаа бид нэг юу ганцхан HBS антиген үзэхгүй хэрвээ энэ эерэг байх юм бол цааш нь юу ДНК-гийн үзэн, ЕНТ-ийн үзэн ямар хүнд үзэхгүйг энэ залуу хүмүүст ЕНТ-ийн байныг үзэх хэрэгтэй. Тэд нар их халдвартай. NASA гэсэн хүмүүст бол ерөөсөө юу HBS антиген мэдэгдэхтэйгүйтэй ДНК нь бол хэдхэн цөөрсөн ЕНТ-ийн байхгүй бас. Тэгээ дээрүүд энэ ЕНТ-ийн бол эерэг гифтэд сөрөг гифтэд шиг хоёр ангилж ийсэн. Тэгвэл сүүлийн үед энэ эрэгчөөс сөрөгчөөс имчилгээ бол адилхан гэж бол шийдсэн байна. Б вирус маань бол юу? Цусны урсгалд ороод баахан явж байна. Тэгвэл юу? Илгэний эсийн гадаргууд руу альбумын чувствительный рецептор гэж яддаг. Альбумын мэдрэг. Ерөөс альбумын толбогдож бол илгэний эсийн гадаргуудаар нэвтрээд дотор нь ороо явчихна. Дотор нь ороод вирус бол юу? Ерөөсөө хуулбарлагдаад гадаргууг антиген ингээд үүсэж байна. Баахан олон буусны гурил шиг юм бол ингээд цусны дотор урсж явах нь шүү дээ. И вирус нарийн зохион байгуулалт яг үнэхээр яг буустай яг төстэй за гадаргуухан бүрхүүлтэй дотроо одоо нөгөө мах байдаг бол ДНК-тай өшөө нарийн 3-4 антиген. 3-4 юм тал сар шиг тийм антиген. Тэрийг болохоор тайж уншигдах ном гэж орчуулдаг. Англиар often reading frames often нээлттэй reading гэж уншина. А frame гэдэг нь тийм одоо тийм номер хуу гэсэн цагийг гэсэн ийм санаа байна. За одоо эндээс нь чухал асуулт гараад байна. Тэгэхээр энэ Б вирусыг нөгөө им угаад одоо тэр Genopovir, Virid, Entecavir-ийн туг бүр арилгач нь болохгүй. Тэний учир шалтгаан энд байна.
Энэ илгийн дотор очиод нөгөө вирус маань илгийн эсийн бөөмтэй нийлждэг. Тэгвэл зэрэг энийг өстөө нөгөө муу нэрийг хусууч ялахгүй гэдэг шиг энэ хусаад ялахгүй ч. Тэгэд илгийн эс маань бол юу? Йоо бахан вирус үйлдвэрлэгч болж хувирна. Тэгэхдээ энэ вирус илгийн эсийг бол гэмтээдгүй. Энэ илгийн эсийг юу гэмтээх вэ? Бидний нөгөө дархлааны эсвэ. Эс хордуулах Т импульс хийхэд та нар сонссон тийм ээ? Т хэлбэр, Т супрессор хоёр эс үүдэг тийм ээ? Т хэлбэр гэдэг нь нөгөө дархлааг ингэ сэдэж өгнө. Т супрессор нь дарж өгнө. Хажууд нь эс хордуулах Т эс үүдэг үүдэг. Цитотоксический Т эс үүдэг. Тэд нар чинь нөгөө халдвар усан эс үүдэг устгах. Энэ халдвар усан эсийн шинж чанар нь хувирна. Гэхдээ зэрэг дархлын систем бичиж байна. Одоо тэр яагаад ингэ танаас сони асуулгаар ямар нь одоо зөв зүгээр аагаар бэгэр үүдээ идчихдэг. Ямар нь комодор, ямар нь зөв зүгээр ингэ явж идэв. Тэр чинь уг хүний дархлаанаас л хамаардаг байна. Тэр дархлааг зохицуулдаг юм ерөөсөө юу? Уг хүний HLE систем, тийм ээ? HLE систем гэх юм. За харшуу. Тэгэхээр бол юу? Тэр дархлын хариу ур бол яаж явагдана гэхдээ дархлын хариу ур бол маш хүчтэй. Бүр ингээд халдвар усан эс болгоныг устгаад илгийн эсийг бүгд нь устгах юм бол яах вэ? Өвчтөн комодороо тэгээд нас бүр. Итгэх юм бол маш хүчтэй давшингуй гефтит яваад айгүй юу подострийн некроз, острийн некроз яваад пулмонантын гефтит яваад нас бүр. За адекватны дунд зэрэг ингээд явагдаад тэгээд үр дүн одоо вирусын юмнуудыг цэвэрлээд тэгээд идэгрэх юм бол болно. Тэгэхээр чи юу? Энэ Б-гийн вирусын халдвар авна гэдэг хүний нас их нэлээд. Нөгөө жоохон хүүхд чинь юу? Дархлын систем маш суул хөгжөөгүй учраас нөгөө юу? Вирус илгэнд нь байсаар тэгээд архаг үсээд тэгээд алстаас илгийн халдвар үүсгэн баг. 24 настай хүн одоо халдвар авах юм бол юу? Идэх магадлалтай, тийм ээ? Хүйс ус нэлээтэй. Энд бол cccDNA юм юм л да. cccDNA гэдэг нь юу? 3 C үсгэгдсэн байгаа. Энэ коvalentны сокл DNA гэж. За яг ингээд энэ чицүү бүгжилсэн тийм ДНК энэ илгэний бөөм дотор холбогдчих. Тэгэхээр энэ маань одоо айлгаж болохгүй гол шалтгаан бол энд байна. За харш одоо D-гийн шалтгаан бол тийм. За энэ дээр би нэг жижигхэн график харуулчих. Тэгэхээр эхний хэдэн сард бол юу? Энэ арах шмаад маш өндөр өвчийн шин тэмдэг гэж юусоо байхгүй. Тэгвэл би олон жил хүүхдийн эмчилсэн нэг 6 сартай хүүхэд тэр орчим наснд одоо хүүхэд маш хүн ширнэ. Комор насар одоо үл тийм байхгүй. Бүгд вакцин тарьсан тийм ээ. Тэрний ачаар бол. Дээр үед бол энэ хүүхдийн халдвар сүнхний доторх насварлтын хамгийн гол шалтгаан юу? Б вирус шалтгаан одоо гепатит, илгэний ком, хоёр дахь юм нь ерөөсөн менингококк халдвар хоолойн шок гэсэн шүү дээ. Биорозм одоо хэлсэн үеийнх мэдлэг яг. За тэгэхээр 6 нас хүртэл бол юу? Ер нь шин тэмдэг баг мэдчихгүй ах шамгал маш өндөр. За нэг 7-оос 12 наснд бол арай өөр шин тэмдэг мэдэгдэн. Тэгээд насан туршид бол юу? Ер нь шин тэмдгийн тодорхой юу? Арх шамгал нь бас юу? Туурдаг юм. Бидний дотор бол ийм хүмүүс ирдэг. Дээр 2 шарсан одоо хүнд шарсан ч гэдэг юм уу. Тэгээд вирус байныг үзүүлэхгээ би ер нь юм уухгүй үзээд идэг. Гэтлийнхэн байдгүй тийм ээ. Тэр маань уусвал юу? Хүчтэй хариу уул явагдаад идэгсэн байх магадлалтай. За хүмүүсийн 2 3 шардна гэдэг учиршилтгаан бол угаас А гефтит бас сидэрс дахиж болно. Тийм учраас энийг манайхаа одоо 2 удаа шарсан гэж байна шүү. Хоёр дахь нэг вариант нь юу? Аагаар үүдгээр манайхан дээрүүд яасан нөгөө шифриз өөр янз бүрийн тарьж яасан. Тэгт нь үе Б аваад өвдсөн байж мэд. Хэрвээ ингээ 3 шарсан байх юм бол юу? Нөгөө Б биш давхар Д аваад 3 дахь нь ДТ гефтитээр өвдсөн байх магадлалтай тийм ээ. Иймэрхүү асуудал бол амьдралаар байдаг. За энэ яг гол шинж тэмдэг юм дээ. За ер нь үгүй хүн шарвал госуу халуурсан юм уу, хядарс үлсэн тиймэрхүү л байдаг. За А гефтит бол одоо ингээ харьцуулж үзэхэд ингээ нүдийн шар, арсын шарсан тэгээд хордохгүй юм бол энэ А гефтит тийм ээ. 100% мэдэгдэхтэйгүйтэй нэмэгдээд байгаа энэ шар маань их хосолтой байдаг. Ийм л одоо шалтгаантай юм байна. Тэгээд энэ 80-аад онд бол Оросын эрдэмтэд бичдэг байсан. Энэ гепатит мөн байна, вирус гепатит гэдэг бол ийм ч оншилж чадах юм. Харин яаж төгсөв гэдгийг ийм ч мэдэхгүй. Тэр яг мөн шүү дээ. Идэх юм уу, архагших юм уу, ёстой хэлхийн арга байхгүй гэдгийг. Илийний биохим, цусны дэлгэнгүй шинжилгээд үзлэг
Тэгээд энэ элгийн эхо бас их чухал. Одоо үүрмэс шинтэнд байхгүй боловч энэ элгийн ямар нэг байдлаар ойлт их л байх юм бол юу? Ер нь тэгээд эхогоор тэр нэг юу хавдар юм уу элгийн хатуур ер нь хожуул уншигдана. Эхогоор харахад жаахан ихэллгээд байгаа үстэн маань хизээ нэгэн цагт бол юу хатуур л үссэн байх. Fiber scan компьютер тоомгоор. Тэр ямар нэг сэжигтэй тохиолдол юу NASA гэсэн одоо асуумжиндаа тийм одоо artificial nanonisтэй тийм хүмүүсийг компьютер хийж явах шаардлагатай. Одоо гадаадынхан бүтээдэг. Эход харна альфа протеин хийн сэжигтэй тохиол компьютер юм. Компьютер ч гэсэн зүгээр компьютер биш боллоо шүү дээ тийм ээ. Цөмөрөн тодосгохтой компьютер юм тийм ээ. Ийм компьютерийн тэгээд альфа протеин мөн анти-CV, анти-HIV үзэн за дельтаг онцлог ялгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу Б гептитийг онцлоход бол юу цорчмог архаг гэж одоо ангид ер нь цорчмогийн дотор нь юу цорчмог үүжиг гэнтрий ангид юм аа. Тэгээд 6 сараас дээш л одоо HB сентген байх юм бол энэ архаг гептит. Ойлгомжтой. Тэгтээ зэрэг HB сентген үзэн антикор үзэн энэ байх юм бол тэгээд ойлгомжтой. Тэрнээс гадна антикор IgM гэдэг. Энэ маань юу цорчмог гэдгийг батлах хамгийн гол үзүүлэлт болдог. Тэгтээ архаг одоо гептит сидэрсэн тохиолдол юу бас одоо баг зэрэг хийх гарах магадaltaй. Энэ бас их онцлогуд бол үнэтэй л тий. Одоо энэ сейсмик онцлогуд аппаратууд энийг хийж шít. Тэг хийсгэл 800, хийсгэл 5000. Гэхдээ тэр нь маш өндөр өртөг зардал юм байна. Яг л манайх бол хүнд цөөхөн. Тэгэхээр шинжилгээний үнд бол алдагдал маш их гад юм байна. За сая үзсэн графиктаар бол юм адилхан энэ бол байж байна. За энэ дээр юу гэж яах гэхээр энд элгийн одоо энэ өөрчлөлтийг юу эхний ихтэй юу өөрөө ижигч болно тийм ээ. Тэгэхээр архагсах юм бол юу энэ элгэнд юу хатуур явагдана, өрөвсөл явагдана, үхжил явагдана. Ингээд цаашдаа юу хатуур явагдаад элгийн цирроз үүснэ. Энэ элгийн цирроз бол юу элгийн хавдар үүснэ. Ерөөсөө ийм хүү замаар явагдана. Тэгэхээр бүх хүн бол ихгүй дээ тийм ээ. Хүмүүсийн нөгөө HL системийн онцлогоос үл болж эдгийг анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна өшөө дээр нь юу нөгөө нэмэх тийм одоо эрсдэлтэй факторууд байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо энэ дээр юу гэдэг таймертат юм уу, арихууд юм уу, өшөө дээр нь янз бүрийн юунууд байна уу? Эрсдэлгүй факторууд байна уу гэдэг. Энэ илүүдэлжинтэй улсууд бас их одоо эрсдэлжинтэй гэж үзсэн шүү гадаад бол. Энэ Солонгос, Япон, Зүүн Азийн орнууд бол ихэнх хүмүүс туранхай жижиг. Манайхан бол том бүдүүн байна. Тэр зузаан байна гэдэг бол элийг л өөгчнө. Элгийн жингийн 5%-аас бага бол өөх ёстой. Тэрнээс хэлэх юм бол бид нар юу петлийг одоо элийг өөгч асуудал үүснэ. Дээшээ бол 40-50% өрдөг гэж байна. За харшоо юм байна. За энэ эмгэж юм механизмыг би түрүү ярьсан. Элгийн эсийн дотор ороод энэ бол вирус маань хуулдруулагдаад. Тэгээд тэр энэ гадаргуугийн антиген бол дангаар юм хоосон бүрхүүлүүд үүсгэж шүү. Энэ хоосон бүрхүүлүүд ингээд туулж байхад дотор нь дельта вирус орох юм бол тэгэл элгэнд юу нэмэл нэг том аюул. Тэгээ нэг элгийн эсийн ганц эсийн дотор ч 3 вирус зэрэг үе чадахгүй юм шүү дээ. Аль нэг нь одоо юу? Гэхдээ бидэнтэй адилхан юм. Нэгэрт 3 Монгол байвал нэг дарамтлан тийм юм шиг. Тэгэхээр нөгөө C вирус минь илэрхгүй тийм ээ эргэлзээтэй болно. За харшуу. За энэ эмчилгээний хөгжлийн түүх байна. Одоо бид нар бол энэ сүүлийн энэ дээр явж байна те 2008 оноос хойш Чиноповирыг хэрэгжилж байна тийм ээ. Тэгээ энэс өмнө яасан за интерферонс, ламуудин, типовир, интиковир ингээд иймэрхүү юмнууд бол эмчилгээний үр дүн явагдсан. Одоо гэхдээ өнөөдөр манай их сайхан болсон. Бидний үйлчлүүд биш дээ 2-3 жилийн өмнө одоо энэ Чиноповирыг Солонгосоос авахдаа ганц сар урахын $180 авдаг гэсэн шүү дээ. Интиковир одоо ямар үнэтэй байсан гэв. Гэхдээ эмчилгээ бол их үр дүнтэй. Одоо үнэхээр эдгийдээ гэж бодсон тийм хүн бол одоо гадагшаа яваад интиковир авчираад 2 жил уугаад ламуудын уусаа бочоод интиковир уугаад. Тэгээд эмэгтэй хүн байна. Бас нэг сайхан хүү төрүүлжээ. Одоо өвчин сайхан намжаад ирсэн. Сүүлд нэг эмчилгээг хийж бас нэг сайхан хүү. Үгүй бас тохиолдсон шүү дээ. 26 төв хүн одоо яахаргүй өвдөө хүндрээд интерферон тариулаад тэгээ гайг болсон. Дахиад бас сидэрсэн. Тэгээд чи эмчилгээ хийгээд одоо өөрөө зүтгээ явсан хүчинд бол пег интерферон бас тариулсан. Үгүй тэр хооронд бол гэрэлсэн 2-3 сайхан хүүхэдтэй болсон.
компани захирлуулсан. Тэс эрүүл эдийн засаг гэдэг өөр. Өвчтэй байх юм бол тэр 1000 эрдэм ном, 1000 эдийн засаг байгаа шүү дээ. Одоо энэ имуухын тулд эмчилгээ хийх тулд яадаг вэ? Улсууд байраа зардаг тийм ээ. Машинаа зарна, байраа зарна, зээл тавина, их хэцүү. Энэ Б вирусыг эмчлэхэд их төвхтэй. Их нарийн шинжилгээ би дахин хийхэд. За нөгөө HPV-ийн нэрэг байх юм бол яах вэ? Нөгөө вирусын тоолж үзнэ. За залуу хүн 30 насны хүмүүс алаатасаа твийн тэгээд вирус өндөр байх юм магадaltaй. Алаатасаа твийн л байх юм бол тэр нь ажиглжээ гэж байна шүү. Тэгээд юу ч Б вирусын өөрийн гэсэн 5 үе шат байна. Эхлээд иммунотолеранс гэж байна. Тэгээд энэ дархлаан зохицоод байж байгаа. Дараагийн шат нь иммуноклеренс гэж. Нөгөө вирус хүчин цэвэрлэх гээд үзээд. Иммуны реактивны. Дараа нь юу ичихгүй бол. Тэгээд тээгш бол. Тэгээд сидэрч мэд. Ер нь 20,000-аас дээш тэгээд алаатасаад их өндөр байх юм бол тэрийг одоо гарцаагүй эмчилнэ тийм ээ. 20,000-аас ийш гэсэн нас залуу тэгээд алаатасаад төв юм бахав тэрийг яг хяналтанд ажиллаж явах хэрэгтэй. За 30 гараад ирлээ. За вирусын тоо ингээ буулаа 2000-аас дээш тэгээд ингээд юу асаатлаад хэвийн бүр 1.1 эдээс 2 дахин их энэ гэж байгаа шүү заасан. Тэгэхээр энэ Б гепатитийн тохиол бол юу бид нар нэг энэ алаатын нэг хэмжих нэгжтэй жаахан алдаа байгаад байгаа шүү. Эрэгтэй хүнийг бол 30-аас одоо доош байх бол нормал гэж үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүнийхийг бол 19-оос доош бол нормал гэж үзэх хэрэгтэй. Гэтэл манайх ч 45 байна, 50 байна зүгээр гэж тоогоод байна. Тэр чи байх жинкээс бол нормативаас өндөр биш тий. Энийг та нарыг сайн анхаарай. Тэгээд энэ удирдамж гайдлайн дээр бол 1-ээс 1.5 нөгөө ULN гэж upper limited norm гэж. Нормын дээд хязгаараас 1-ээс 1.5 байх юм бол одоо тэр юу эмчилгээ одоо хийх шаардлагатай гэдэг юм. 2-оос дээш явах бол гарцаагүй юм өгнө гэдэг ийм заалтууд бий. Тийм учраас бол тэр Б вирусыг тоолж үзээд асаатлаатын нэг үзээ тийм ээ. Алаатын хэмжээ ямар байна гэдгийг харна. Шууд цусын шинжилгээ, шууд линий биохимийн шинжилгээ, эхо шинжилгээ энэ бүгдийг одоо харуулж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол ингэ бичсэн байж байгаа. Энэ тохиолдолд зайлшгүй вирусын эсрэг эмчилгээ хийгээд энд бол нэг эмчилнэ гэж антивирал тритмент гэж. Тэгээ вирусын одоо энэ HPV-ийн генетик байгаад тэгээд алаат одоо өндөр байх юм бол тэрийг эмчилж гэсэн заалт шүү дээ. Тэгэхээр их нарийн олон шилжиж хийж юу гарах юм шүү дээ. Өдөр тутам энэ шууд мөрдөд хэцүү. За тэрнээс гадна юу 40 нас гараа дээш гарах юм бол 40-оос дээш насны хүмүүсийг вирус тоологдож л байх юм бол тэр ийм үг гэж байна. Ойлгомжтой? Тэрнээс доош 40-оос доош наснд бол юу? Алаат тасаатын хэмжээг л анхаарал, вирусын тоог анхаарал, алаат тасаат өндрөл байх юм бол эмчилгээ хийнэ гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Вирусын тоо бол юу? 2000-аас доош тэгээд алаат тасаат хэвийн байх юм бол тэрийг ажиглах гэсэн заалтай. 40 гараад ихээр чи юу? Вирус тоологдож л байх юм бол тэгээд тэрийг эмчилж ирсэн. Тэгээд тэрнээс гадна бол юу? Эхогоор альпити протеиноор хавдрын шинжилгээг маш хандаж явах шаардлагатай. Энэ нь юусэн Б гепатитийн үндсэндээ барьж байгаа хамгийн одоо чухал юу да? Энэ менежмент алгоритм patients with chronic HPV infection. Гепатитийн Б вирусын ахыг халдвартай хүмүүсийн эмчилгээний алгоритм гэж. Менежмент юм. Тэгэхээр энэ дээр юу вирусын ДНК-г харсан хэд байна гэдэг. За эмчилгээнүүд бол чухал. Одоо шин юмуд гарсан учраас бид бол их амжилттай хамгийн чухал одоо сүүлийн юм манай тэр зүйлүүд бол юу Tenofovir тийм үү Entecavir ороод ирсэн байж байна. Өшөөдийн нь юу Telbuudийн нодны уржин ороод ирсэн. Аль нэг гаш нь юу гэх юм бол энийг солиод шинжүүлээд хэрэглэх юм боломжтой. Entecavir одоо Encavir нэртэй байж байна тийм ээ. Энийг удаан уун. Тийм учраас энэ Tenofovir ч вэ Entecavir ч байсаа энийг юу өвчнүүдийн бүр эдийн засгийн бэлтгэлтэй 1-2 жил түүнээс илүү уух шаардлагатай. Энэ C вирус гэсэн бас тэгж байна. Одоо нэг 3 сараа юм уугаад not detect байсан сайхан боллоо гэж зарим гүйж байгаа зарим нэг хүн дээр юу 3 сарын дараа алаат тасаад нэг юм бидээ C вирус тоологдсон. Яагаад үн хатууралтай би сая яагаад энэ удаа уух шаардлагатайг хэллээ шүү дээ тийм ээ. Илгэний эсийн бөөмн дотор Б вирус холбогдсон.
Тийм учраас гарцаа байхгүй, удаа уухаас арга байхгүй. За энэ хэрглэж байгаа эмүүдээр миллиграмм тунгаар тань. За ламуудын бид нар хэргэлдэг ус одоо бол хэрглэх байсан. Адипойр байхгүй, индикавер манад байна. 0.5-тай 1 мг-тай. За телбиүүдийн 600 мг-тай би, чиноповер 300 мг-тай, вирид чиноповер гэсэн 2 ийм юутай байж байгаа. 2 би интерферон бол байж байгаа. Манай шаардлага гарах юм бол хэрглэж болно тийм ээ. Тэгэхээр Б гепатитийн эмчилгээний эхний зорилго бол юу? Алаатсаатыг хэвэн болгох. Ойлгомжтой? Илгээний эсийн задралыг багасгах. Эмчилгээний дараагийн 2 дахь гол зорилго бол юу? Б вирусын ДНК-г арилтал өгөх ёстой. Эмчилгээний хамгийн эцсийн хамгийн хүндэтгэл зорилго бол нөгөө HBS антигеныг арилтал өгөх ёстой. Ойлгомжтой? Тэр 3 зүйлийг л хянаад үзээд явах нь шүү дээ. Алаатсаат хэвэн болгох эхний зорилго байна. Вирусын ДНК-д хооллогдохгүй болох нь юу? 2 дахь гол зорилго байна. 3 дахь нь бол юу? HBS антиген. Ер нь ийм улсын цөөхөн хувьд нь бол ерөөс нэг 3-аас 7% л илэрдэг юм HBS антиген арилдаг гэж байна. Гэхдээ энэ Б вирусын эсрэг эмчилгээний бас одоо шинэ юмуд лав гарна байх гэж би найдаж байна. Одоо ингэ вакцин хийгнэ гэдэг маань маш одоо том юм шүү дээ, тийм ээ? Ингээд халдвар авахаас сэргийлнэ гэдэг маань. За сэргийлэх нь ойлгомжтой. Энэ хүүхэд бүрийг бол юу товлын дагуу хүүхэд вакцин тариа тэрийг нөгөө өсөлтийн түүхэн дээр нь тэмдгэж өгч байна. Ямар серийн, ямар вакциныг хэн тариа вэ? Манай эцэг эхчүүдийн ээж аваадын маш муу тал бол юу нөгөө хүүхдийн өсөлтийн түүхий зүгээр хамаагүй тэгэл 13 4 хөрөг хайчдаг. Тэгээд тийм баян хүүхэд байхгүй. Хэзээ хойно гадаад дотоод юу ямар вакцин хийсэн гэдэг маахгүй мэдэхгүй. Тэгээд биднээс бичиг авах гэж ингээд зогсоод байдаг юм л байна. За сайн дурын дархлаажуулт бай. Одоо бол харин манайхыг сайн дурын дархлаажуулсанд орох сонирхолтой болж байна. Ерөөсөө нэг гэр бүлийн дотор нэг бэти хүн байх юм бол эргэн тойрон бүгдийг нь шинжилж үзэх хэрэгтэй гэж. Тэгээд халдваргүй хүнийг юу вакцинжуулах хэрэгтэй. Өдөр заавал дотор яг тэгж үсэн би. Хэрвээ хэн нэгэн одоо Б вирустэй байх юм бол тэрний ойр дотны хүн бэлгийн одоо хамтрагч, хавьтагч, технэр нь бүхөр бүгдийг нь юу шинжилж үзэх хэрэгтэй Б вирусыг. Тэгээд вакцин хамруулах хэрэгтэй биш. Ийм заалт бий. Энийг та нар бас их сайн мөрдөж байвал сайн шүү. За ингээд дуусгая.